Happy 24 клубээс ярьж байна. За биднээс энэ крипто хөлтийн арилжаа биткойны мэдээлэл өгөхөөс өмнө коронавирусын талаар ярих гэж бодлоо. За энэ дэлхий дээр өнөөдөр коронавирусээр 4474 хүн өвчсөн байна. Үүнээс 4409 Хятадд, 8 нь Хонконгт, Таиландд 8, Макао 6, Австрали 5, Сингапур 5, Тайван 5, Америкт 5, Японд 4, Малайзд 4, Солонгост 4, Францд 3, Вьетнамд 2, Камбожд 1, Канадад 1, Германд 1, Ivory Coast 1, Непалд 1, Шри-Ланкад 1 гэдэг нийт дэлхийн нийтээр 4471 хүн өвчсөн байна. Үүнээс одоо 107 нас барсан 63 хүн бол идгэрсэн байна. За энэ газрын зураг дээр бол энэ Хятадын аль мужид хичнээн хүн өвдснийг харуулсан байна. Өвчний голомт бол Хятадаас Ухаан хотоос гарсан. Хобе мужаас бол ингээд хамаг их хүмүүс нь өвдсөн. 1100 хүн өвдсөн байна. За ингээд Америкт бол 4 хүн байсан те. За энэ Америкийн 4 хүн ингээд хаана байгааг ингээд энэ газрын зураг дээр харуулж байна. Францд байна, Германд байна. За Японд байна, Солонгост байна. Манай улс голомттой ингээд хил залгаа байж байгаа. За ийм аюултай өвчин гарсан учраас бүгдээрээ эрүүл мэндийн яамны мэдээлэл аваад дагаж мөрдий, маска зөөе, янз бүрийн ийм сайтуудын хөөрсөн мэдээлэл ч юм уу хит айлгсан мэдээлэл рүү хандахгүйгээр ингээд бодтоо өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалцгаая гэж уриалж байна. Тэгээд бүгдээрээ маска зөөгээд чанарлаг хоол хүнсээ идээд ингээд эрүүл мэндэд анхаарцгаая. За биткойн руу оръё. За биткойны хаш 9166 хүрээд сая энэ 27-оос хойш өссөд огцон өсөд одоо өнөөдрийн байдлаар бага зэрэг үнэлттэй яг одоо $9020 тэнцсэн байна. За бид энэ өсөлтийг бол тааж чадаагүй. Ягаад тааж чадаагүй гэдгийг одоо та бүгд өмнөх хоёр бичлэгээс үзүүлье. Нэг нь бол энэ 19 оны 19 сарын 30-нд хийсэн бичлэг байгаа. Нөгөөх нь энэ 1 сарын 9-нд хийсэн бичлэг байгаа. За 12 сарын 30-ны бичлэгээ биднээс танд тавьж үзүүлье. За сонсцгоор. Ханш 2 чиглэлүүд хөдлөх болов гэсэн биднээс таамагтай байгаа. 4 цагийн график дээр аваад ирж байгаа. Флетийг бол ярьцсан. За ханш маань энэ биднээс энэ төвшин байгаа эсэргүүцлийн төвшин 7800 дээр зурсан байгаа. За нөгөөх нь 9000 дээр зурсан боловч ингээд доошоо орсон байна. За энэ 7800-ийн эсэргүүцлийн төвшин рүү орох юм бол ханш өсөх магадлалтай. Ийшээ орохын тулд одоо гэп доор үүссэн 7200-380 дээр үүссэн байгаа учраас эхлээд яаж явах вэ гэхээр ингээд ханш маань дээш ингээд жоохон өсөд ингээд явах магадлалтай. Ингээд хэрвээ явах юм бол тодорхой энд мэдээж хугацаа шаардлагатай 8500 руу орох юм болов уу гэж бид таамаглаж байгаа. Орсон ч гэсэн буцаад эндээс унана. Унахдаа ингэж унаад энэ трендийн шугам буюу энэ шугамыг нэвтрэх юм бол доошоо энэ 6500-ын шугам руу орно. Бүр цаашаа энэ дээр ингэж тогтворчихгүйгээр доошоо унах юм бол 5800 руу орох боломжтой нэг хувилбар юм байгаа. Өсөх хувилбарын нэг нь нөгөө нэг нь эсэргээр эндээсээ шууд ингэж огцон өсч магадгүй 8500 руу тэгсэн ч гэсэн унана энэ. За дээш өсөд унах хувилбар бол ийм. Харин доошоо унах хувилбар нь бол эндээсээ жоохон ингэж өндөж ирээд ийш ингэ доошоо унах бол 6500. За энэ бичлэгийг та бүгд өөрсдөө гүйцээгээд үзэж байгаа. Хамгийн гол санаа бол бид бол ингэ 8500 хүрээд унана гэсэн юм таамаг дэвшүүлсэн байна шүү дээ. Гэтэл 8500 дээр юу болсон талаар яг одоо энэ ханшин дээр график дээр харъя. За саяны бичлэгийг хийхэд зуржсэн зураг энд харагдаж байна. Ханш яаж хөдөлсөн гэхээр бидний таамаг ингээд бага зэрэг уналттай байгаад дээш өсөд 8500 буюу биднээс нөгөө таамаг дээр ирсэн байгаа. Тэгмэгцээ буцаж унаад шууд нөгөө биднээс 7000 руу орно. Бараг 6000 руу очино гэсэн ханш руугаа орохгүй энэ 7000
800-ийн шугамыг одоо шалгаад буцаад ингээд дэш өссөн байгаа. Одоогоор бол 9100 дээр ирсэн байна. Тэрнээсээ унаад буцаад ингээд өссөн байна. За энэ өсөлтийн таамагийг бас биднээс хагас угс ирсэн байдаг. Энийг дараагуудад сонсгоё. Доотлын хэмжээний графикийг харах хэрэгтэй. Энд бол импульс үүссэн. За энэ бол 2020 оны 1 сарын 9-ний бичлэг гэдгийг та бүгд анзаараарай гэж үзэж болно. Тийм учраас дээшээ одоо энэ худалдан авагч нарын хэмжээ их хөл 9300 ингээд 11000-ын дараагийн одоо төвшний шугамлуу ороод дээр нь энэ дээдлийн трендийн шугамыг бол ингээд нэвтэрсэн. За биднээс нь шар шугамаа дараа нь татчихна, улаан шугамаа татчихна. Шугамлуу орчлоо. За ингээд биднээс дараагийн бичлэг дээр арилжаа ихтэй биднээс ямар шинжилгээ хийдгүү, ямар тактик стратеги барьдгүү, эсэргүүцлийн бүс болон дэмжих бүсийн хооронд яаж арилжаа хийж болох вэ? Ерөнхийдөө ямар тактик стратегиэр арилжаа хийдэг талаар ярихыг бодно. Тэгэхээр та бүгдийн арилжаан дээр ямар шүү одоо шугам татаж яаж зарах уу, хизээ авах уу гэдэг ерөнхий анхны ойлголттой болчих болов гэж бодож байна. За энэ бүх мэдээллийг авахын тулд та бүгд манай энэ YouTube болон Facebook хаягн дээр лайк, шеэр дараад энэ YouTube хаягн дээр subscribe хийгээд хонгон дээр дараарай. Тэгэх юм бол цаг алдахгүй биднээсийн хийсэн бичлэг мэдээлэл танд хүрэх болно шүү. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяр та.